Сайн мэцхан уу. Өнөөдрийн хичээлээр та бүхэнд баяж ясны татлах Сихний хон хэмэх энэхүү дууд татлахыг заахаар бэлтгэлээ. Энэхүү татлахын хувьд 4-4 хэмжээтэй буюу нэг тактанд 4 нот, 4 нот 4 ширхэг багтана гэсэн ийм хэмжээтэй байгаа. За номын хөдөлгөөнөөс эхлээд заяа. Баруун гарын хувьд та бүхэн анзаарсан бол татлахтаа 2 ширхэг, түлхтээ 2 ширхэг байж байгаа. 4-4 хэмжээтэй. 3 дугаар дойл дээр түлх нь 3 4 татлага эхлэхээс дуусах хүртэл яг энэ хөдөлгөөнөөр баруун гарын хөдөлгөөн явна. 1 2 3 4 За 100 гарын тухайд 1-р хуруу. За эрх хурууны хувьд 1-р зураас нь харалтай байрлана. Эрх хурууны хувьд 1-р зураас нь харалтай. За энэ байрлалаа хадгалаад за нарийн жавхцаа дуурахтай хэдүүлээ C гэж хэлье. Дотор жавхц буюу нарийн жавхцаа энийгээ C гэж тооцно. C нот. За 1-р зураас нь харалтаа нарийн жавхцнаар дарахад энэ бол до болно. За тэгэхээр би хэлэх нь C до ингэж хэлнэ гэсэн үг. C до. За дараа нь энэ бол до бага октавын фа. До жавхц фа. За 1-2 дугаар зураасны харалтаа 1-2 дугаар зураасны дунд энэ бол ля бемоль. Энэ бол ля нот байдаг. Энэ бол ля бемоль. Энийг 2 дугаар хуруугаар дарна. За 1-р хуруугаараа доогоо нарийн жогсон дээр 2 дугаар хуруугаараа ля бемоль 2 дугаар хуруугаар ингэж дарах. За энэ бол фа. За иймэрхүү. За тэгээд 4-р хуруугаараа 3 дугаар зураасны харалтаа буюу ми бемоль гэдэг нот. Ми бемоль. Гэхдээ ерөнхийдөө жаахан яг зурааснаа харлаа учраас энэ хавруу дарах гэдэг ер нь томилхын нот төр. За одоо хэдүүл эхлэлээ харцгаая. 1 G 2 E гэдэг байлан дээр 1 E 2 E C до ингээд 1 E 2 E гэсэн байлан болчлоо. Одоо 3 E дээр нарийн жавхсаа түлхэнэ. 3 E 4 гэдэг байлан дээр ля бемоль. Тэгээд 4-ийн E дээр фа. За дахиад хэдүүл харъя. 1 E 2 E 3 E 4 E. Энэ давхар дуурахаар 1 E 2 E 3 E 4 E. За ийм хөдөлгөөн болж байна. За дараагийн хэсэг. 1-р хуруу доо дээр 4-р хуруу ми бемоль дээр. За 1 дээр до. 1-ийн E дээр ми. 2 дээр 2-ийн E дээр ми. За одоо харъя. 1 2 За ийм хөдөлгөөн байна. Нэг анхаарах зүйл байгаа. Нарийн жагснаар тоглож байхад энэ хурууны энэ хэсгүүд бүдүүн жагснаар хурж болохгүй. Хэрэв хөрөх юм бол мохот ураад байгаа. Тэгэхээр фаул яг ингээд зүгээр асуудал уурч явах хэрэгтэй. 1 2 Тэгээд 3 E дээрээ доогоо 3 E 4 гэхтээ ля бемоль. Тэгэхээр харуулъя. 1 2 3 юм хөдөлгөөн байна. За эхнээсээ хэдүүлээ сурсан зүйлүүд харъя. Си до ля фа до ми ля фа. Төслүүд нь бүгдөө ля фа гэж тусаад байгаа энэ татлагын хувьд. Одоо тоолоод явъя. 1 E 2 E 3 E 4 E 1 E 2 E 3 E 4 E нэгэд автна. За энийг хэдүүлээ 2 удаад авчлаа. Ингээд ерөөхдөө А хэсэг болсон гэж үзэж болно. А хэсэг болчихлоо. Анхаарах хэдэн зүйл байгаа.
алга яг энэ байрлал байгаа тийм ээ. Яг энэ байрлалаа хадгалаад хуруунууд маань хөдлөх хэрэгтэй. Дамаа энэ дөрөвдүгээр хуруунууд ингэж хөдлөнө. Энэ үеэр. Хүмүүс болохоор ингэж алгаар ингэж олох гэдэг. Энийг бол анхаарах хэрэгтэй. Эсвэл хуруу маань хөдлөх хэрэгтэй. Алгууд байж ахс ийм төрөнтэй байгаа. За одоо А хэсгээ хийцэн байгаа. Одоо Б хэсгээ явъя. Б хэсгээр нэгдүгээр дойлон дээр до. Нэгийн И дээр 3 дугаар хуруугаар 1 2 3 4. Дөрөвдүгээр сураас нь харалтаа фа нот. Нэгдүгээр октавын фа. Энд нэгдүгээр октавын фа гэдэг энэний ихэр гэсэн үг. Энд ашигрын нэг зүйл хэлэхэд одоо энэ бага октавын си бемоль нотоос эхлээд бүгд ихэр болж эхэлж байгаа. Гэх мэтлэн адилхан болж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн нэг цосоод аваарай. За дахиад хэлье. До фа нэг шилжихтэй до гэж ангилсант буюу одоо гулсаатай очуулна. Гол нь очиод сэг нь энэ нэгдүгээр октавын фа. Дараа нь нэгдүгээр хуруугаараа ми бемоль. Ми гэлчээ тийм ээ. Ми фа 1 И 2 И нот хэлье. До фа ми фа цаашаа 3 4 бид нар өмнө сурсан 3 4 үетэй адилхан юм тийм ээ. 1 2 3 үргэлжлэн бидний мэддэг зүйл байгаа. 1 2 3 хамгийн ихэнд байсан деталь байна тийм. За холбоод үзье. Ингээд Б бүлэг маань болчихлоо гэсэн. Ерөөсөө А, Б гэсэн хоёр бүлгээс бүрдэж байгаа. За, эрхүү уруу бол бидний баримжааг авч өгдөг зүйл тийм ээ. Тэгэхээр доогоос энэ фа руу очиход хүмүүс хүндрэлтэй байдаг. За, энийг олон удаа ингэж давталт хийгээд баримжаа авах хэрэгтэй. Хамгийн гол нь эрхүү уруу 1-р сураасаас 3-р сураас шилжих хэрэгтэй. Тэгэх юм бол яг энэ зөв шилжиж чадвал зүгээр дарахад яг фа дээрээ туснаа гэсэн үг. За, хэдүүлээ одоо ингэ эхлээд А хэсгээ нэг санаа. Тэгээ өргөжлүүлээ Б хэсгээ явъя. А хэсэг авлаа. Агаас А, Б хэсгээ яваад ингээд нэг бадаг болчихж байгаа гэсэн үг. Одоо яг энэ бадгийг дахиж нэг одоо бүтэн явах хэрэгтэй. За бүтнээр нь тоож өгье. Сүүлд нь ингэж татаад ингээд одоо таталгаа дуусгана гэсэн үг. Тэгэхээр хамгийн сүүлийн тэр таталт дуусгаж байгаа энэ таталтын хэдлээ хэдэн ч удаа авч явж болно. За ингээд бай татлах буюу синхний авахны тухайд бол юм байна. Та бүхэн миний гар хурууны хөдөлгөөнийг сайн ажиглаарай. Нэгдүгээр хуруу зарж хахад дөрөвдүгээр хуруу зарж хахад бусад хурууны ямар байдалтай байна гэдгийг сайн зараарай. Дарж байгаа дарлуудаа нэг харуулчихъя. Эхлээд за хоос нь татах. Хөөж байгаа юм байна. Хоос нь татах. Энэ байрал. Ля бемоль дарж байгаа. Ля бемоль, си бемоль
Си бемоль, ля бемоль давхар дуурч байгаа гэсэн үг. Дараа нь до, фа. Ми бемоль, фа. Тэгээд фа, фа. Нэгдүгээр хатагийн фа, бага хатагийн фа. Ийм мэдэн даралтыг хэдүүлээ хэрэглэх нэ. Энийг ашиглаад бидний өнөөдрийн татлага тоглох боломжтой болох байна.